Миний нэрийг Цэгмэдийн инх бүрэн гэдэг. Би 1999 онд анх Колорадо мужид суурьсан анхны монгол хүмүүсийн нэг байна. Хүмүн 5 настай ирсэн, хүмүн одоо надад 32 настай залуу болчиход байж байна. Монголынхон ямарваа нэгэн үйл явдал бүх юмд чадхааран оролцох гэж хичээдэг. Хүмүүс маань бас монголоор ярьдаг, сайн ойлгодог. Би ирэхээс өмнө Улаанбаатар хотод байдаг Игнэлсийн төвийн төрх эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаад ирсэн. Нийт 27 жил болж байна. Америкт ирээд. За сайн байна уу? Дэлгэрийн төвшин баяр байна. Энэ манай ээж анхных удаа ийм сайхан юм үзэж байна. Тэгээд сэтгэл зөндөө өндөр байна. Монгол хүн гэдэгтэй айгүй бахархаж байна. Тэгээд энэ одоо өөр хүний нутагт байж байхдаа одоо Монгол гэдэг тэр удмаа алдахгүй, тэгээд хилээ алдахгүй, тэгээд одоо ингэж соёлоо алдахгүй ингэж чадхаараа байж байгаа хүмүүстэй байна да. Маш их баярлалаа.